Сайн байцгаана эрхэм үзэгчдээ манай синдикат ярилцлагын шинэ дугаар энхүү эхэлж байна. Тэгээ энэ удаа дугаараа бид нар Австрал болон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тусгаалan зориулж байна. Тэгэхээр нэвтрүүлэгтээ урьдсан эрхэмж очтой би эхнээс нь танилцуулъя. Эхний зочин бол Монгол-Австралийн нийгэмлэгийн тэргүүн Улсын их хурлын гишүүн Цогтбаатар. Мөн түүнчлэн Монгол дахь Австралийн тэтгэлэг төлбөрийн захирал Инх Төвшин, мөн Австрали улсын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Дэвид Престон, мөн манай сүүлийн бүсгүй маань номин гэрэл Монгол дахь Австралийн худалдааны танхимын тууцын гишүүн дээр ажиллаж исэн, мөн одоо Scientific компанийн хүний нөөц хариуцсан захирал ирсэн байна. Баярлалаа та бүхэндээ хүрэлцэн ирсэнд. За, түүх ярих юм бол 1972 оны 9 сарын 15-нд Монгол-Австрали улсууд хоорондоо дипломат харилцаагаа эхэлжсэн түүхтэй байна. Тэгээ өнөөдөр 22 оны үдийн цаг мөчид 50 жилийн болж байгаа юм сайхан тохиол болж байна. Тэгээ би эхний асуултаа хоёр улсын дипломат харилцаа хизээ яаж эхэлжсэн тэр нэг түүхээс үзэгчдэйгээ хуваалцмаар байна. Тэгээд эхний асуулт нь би цогтой гишүүний төрүүлж хариулаач гэж хүсмээр байна. Тэгэхээр 72 он гэдэг тэр нөгөө олон улсын харилцааны контекст эргэж авч үзэх хэрэгтэй л дээ. 72 он гэдэг бол ер нь 67-аас 72 оны хооронд бол нөгөө хүйтэн дайны үед бол дулаарл гэдэг үе эхэлсэн. Дулаарл гэдэг үе эхэлнэ гэдэг юу гэсэн үг вэ гэхээр тухайн үед бүгд найрамдах Монгол ард улс их олон барууны орнуудтай дипломат харилцаа тогтоох үе таалах боломж нэгдсэн гэсэн. Барууны орнууд нь энийг одоо соц орнуудтай тухайн үед дипломат харилцаа тогтоохдоо сэтгэл зүйн одоо тийм бэлэн байдалтай болсон. Нөгөө талаас одоо соц орнууд ч гэсэн урагшаа алхаж ер нь ойрхон хамтарч ажиллая гэсэн ийм ойлголт төрсөн үе гэсэн. Ер нь бол Австрали өөрийнхөө бас тухайн үед бодлогыг бол бас Их Британи улстай их уйдаг байсан л да. Ер нь саяхныг болтол Их Британтай бол бодлогоо тогтмол уйж явдаг байсан. Одоо бол хичнээн одоо дотроо эднийх ч нөгөө Хатан хааны royalists гэдэг Хатан хааныг дэмждэг те. Эсвэл одоо бид өөрийн яг тусдаа бүгд найрамдах улс бодлогоороо явах хэрэгтэй гэд маргаан байдаг. Тэр утгаараа ер нь бие дагаад айл хэдийн өөрийн бодлоготой болсон ч гэсэн Их Британтай бол хязгаарч байнга холбоотой байдаг. Тэгэхээр Их Британи 63 онд манайтай дипломат харилцаа тогтоосон. Тэгэхээр тэр Их Британи манайтай дипломат харилцаагаа тогтооно гэдэг бол ер нь бол барууны орнуудаас хамгийн анх тогтоосон орн. Тэнгүүт ингэснээрээ бас айгүй олон орнуудын үүд хаалгыг нээж өгсөн гэсэн. Гэхдээ яг хуу одоо ингээд танилцуулга юмнуудыг ч гэсэн харахад гэсэн 72 онд дипломат харилцаа тогтоолоо гэд яг бодит нөө хүнд хүрсэн харилцаа бол хамаагүй сүлд эхэлж байгаа л да. Тий. Өдөр тутмын юм амьд харилцаа болж явхад бол харин тэр яг одоо амьд харилцаа руу шилжиж явах үед бол ер нь эхнийх нь үед би 94 онд сургууль төгсөж ирээд зүүн өмнөд Аз Австрали хариуцсан ажилтан байсан. Гадаад яамд тийм учраас одоо Gareth Evans сайд, Bill Hayden амбан захирагч эдний айлчлалыг яг бэлтгэж оролцож өөрөө орчуулагчаар нь оролцож гүйжсэн гэсэн үг тийм. За баярлалаа. Инхээ хичээ танд ямар дурсамж түүх байдаг вэ? За Австрали-Монголын харилцааны нэгэн томоохон хэсэг нь бол яа харахгүй тийм ээ. Монголчуудад Австралид очиж сурдаг. Австрали улс маань бол одоо Монголд засгийн газрынхаа хүрээнд тэтгэлэг олгодог. Тийм ээ, тэр хүрээнд ч бас 650 гаруй хүмүүс явж ирсэн. Тэгэд анх тэр тэтгэлэг олгож эхэлсэн түүхэн сая яг цогтой сайд бас хэллээ тий. Gareth Evans сайд, Гомсрын сайд одоо тухайн үед Монголын гадаад хэргийн сайд, Гомсрын сайд хоёр бол одоо олон улсын нислэгт таарад ярилцаад хамтын ажиллагааны одоо үндсэн бодит нэг үе шатыг ямар шатанд гаргах вэ гэдэг дээрээ ярилцаж байгаад ер нь Австралийн засгийн газраас өгж байгаа энэ тэтгэлгийг Монгол улсад өгье гэдэг энэ анхны хэлэлцээр яриагаа хийгээд альбан бусаар нөгөө тоглоом шоглоомоор бас нөгөө онгоцныхоо тэ салфеткэн дээр хоёлаа гарын үсгээ зураад ингээ 93 онд болвол анх
одоо Монгол улсад Австрали улс тэтгэлгээ өгч эхэлсэн байдаг. Тэгээд тэрнээс хойш бол одоо 30 шахуу жил бас энэ тэтгэлэг тасралтгүй тогтмол явж ирж байгаа. Тэгээд энэ түүхийн нэг хэсэг болж явж байгаадаа бол би их баяртай байдаг. Онгоцны салфетикэн дээр одоо анхны нэг үсчихсэн мө те. Тэгээд тэр нь бол нөгөө одоо яг айлчлаараа дараа нь бол би сор баталгаажаад ингээд хоёр улсын хамтын ажиллагааны санамж бичиг гэрээ зурагдаад 94 оноос австралчууд Монгол руу одоо яг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж явж ирсэн юм төвхтэй анхны 6 хүн болвол одоо 94 оны 1 сард Австралид бууж исэн. Та тэрний нэг нь үү? 97 онд явчихсан. Тэгээ 96 оны 12 сард явал яг хичээл 97 оноос эхлээд 98 онд дуусчихсан да. Одоо буцсан ч бас явж өгсөн биш үү. Өмнөх мянганы тухай яриад шүү дээ чи одоо. Би ч цаг дээр шүү дээ 2000 онд очижлаа. Тий 22 жилийн өмнө Монголд газар үгүй Австралид газар очижлаа тий. За баярлалаа. Дэв. I'm assuming that Enki's been telling us the story of the signing on the napkins in the flight. Yep. Let's hope that somewhere along the line they managed to preserve those, because it would be an amazing part of history. But as I'm sure you're all aware, 15th of September 1972, the official diplomatic relations was established. So obviously this year is our 50th anniversary. And we celebrated the launch of that last Friday, just across the road from here, at a really well-attended event. And I think it really demonstrated the strength of the relationship that Mongolia and Australia enjoy. It was a fantastic gathering of people from a really great mix, from business, from politics, from government, from business, civil society. And I think that's been, one of the keys to that longevity of our relationship is there's always something that we're working on and something that we're sharing, sort of a common goal in trying to achieve. And Australia, like Mongolia, shares many similarities. We're a big country with a sparse population. So we have very rural and remote areas. How do you service those people so they get an equal opportunity and equal chance? How do you provide services for people like that? It's a dry country. Ours is a very dry country. The main difference is you're much colder than we are. But that said, there are many things that we share, and there's lots of expertise that we've been able to share here and help capacity build in Mongolia, but at the same time there's been a really rich sort of group of people who've come to Australia and shared the wonderful culture and history that Mongolia has, which outside of our indigenous community, we don't have quite that history. I mean, we're a nation of roughly 200 years or more, except, as I say, except for the indigenous people who've been there for many, many thousands of years. But your culture and the what you've been through and how you sort of come out the other side and are now a sort of very fast developing nation, a young nation. I think it's wonderful, and it's certainly my pleasure to be part of helping that development and sharing that and learning about Mongolia. So it's great. Thank you very much. Намын захирал энэ Австрали Монголын худалдааны танхимын тэргүүнээр бас нэлээд амжилттай ажилласан. Одоо сайн дүүгч чинь баг Австралийн компани уу? Арай өөр үү? Арай өөр тий. Манайх яг бүс нутгаараа Австрали номхон далаа гэд хариалдаг үү тий. Тэгэхээр хоёр улсын түүх харилцааны талаар таны дурсамж мөн үзэгчтэй хэлэх зүйл юу байна? За миний хувьд бол өөрөөс дурдлаа тий Монгол дахь Австралийн худалдааны танхимын тузын даргаар бас ажиллаж байсан. Тэгээд яг Австралитай холбоотой үйл ажиллагаанд бол 2013 оноос буюу яг энэ танхим Монголд үүсгэн байгуулагдсанаас хойш нэлээд оролцоотой явж байгаа. За тэгээд Монголдаас уул уурхайн салбар манаас нэлээд хөгжиж эхэлсэн. Яг тэр үеэс л илүү холбоотой байгаа л да. Тэгэхээр миний хувьд бол илүү нөгөө уул уурхайн салбар Монгод хөгжиж эхэлсэн. Түүнийгээ дагаад бас гадны ажилтнуудыг те Монголд ажиллуулах мөн Австрали Монголын бизнесийг одоо дэмжих зөвхөн одоо Австралиас Монгол руу чиглэлтэй биш те Монголоос Австрали руу чиглэлтэй бизнес дээр бас яаж хамтын ажиллагаа үргэлжлүүлэх вэ гэдэг дээр бол илүү төлхөө одоо яг танхимд ахтаа бол ажиллаж байсан л да. За баярлалаа. Би хоёр дахь асуултаа тавья.
Сая цогтоотор гишүүн бас маш сонирхолтой үнцгийг хэлж ийн л да. Анх дипломат харилцаа тогтоож байсан үе хүйтэн дайны яг энэ сүүл үеийг таарсан тий. Зөөлрч исэн гэх үү тий. Тэгээд яг хүн хоорондын бодит харилцааг Монгол улс арчлалцуу шилжснээс хойш ингэж өргөжж тэлж ингэж явж байгаа гэд яг өнөөдрийн байдлаар Австрали Монголын хоорондын харилцаанд та бүхэн маань хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Тэ улс төрийн түвшиндөө, эдийн засгийн түвшиндөө, соёлын түвшинд хүн хооронд боловсрол тэрэн дээр та бүхний бодлыг сонсомоор байна. My question is, since in 1972, so 50th anniversary now we are talking about, and how are you happy with the current situation? Yeah, basically that. Yeah. Anyone could start. Dave, you go ahead. Yeah, I would. What needs to be improved, for example? Yeah. Well, there's always room for improvement. But I wrote today in reporting back to Canberra. Basically, my line was 50 years and growing from strength to strength. So I think the opportunities that Mongolia has for its own development, but also foreign direct investment and longer-term development, it's quite spectacular. What's the potential here? Again, a country that's young, has a young population. So part of what we're trying to do is help with the capacity building of those young Mongolians coming through, and some of the more mature students who go to Australia. And I'm sure Enki will talk more about our programs there. But it's really about working together and sort of strengthening that sort of democratic outlook that we both share, that sort of wanting to adhere to the sort of rules-based order, and making sure that every country has an opportunity to develop to its greatest potential, but looking at ways that we can support each other. We've done it through defence ties, we've done it through peacekeeping, we've done it through people-to-people links, with people we've trained in Australia who've come back here and have had very senior positions, both in government and in business. But I mean, there's always something we can be doing. There's expertise that we have, which obviously Mongolia requires. We look for ways to bring that here, whether that's through our volunteers program or through our extractives programs. But also, and at times, I guess, like any family, we have to have some of those tough conversations about, this is not the way to play nicely together. And I think the strength of our relationship allows us to have those tougher conversations. I mean, the whole situation at the moment in the world is quite crazy, and much as we'd like Mongolia to take a firmer stand against some of the things that are happening out there, we know that it's a very complicated situation, and we have to be understanding of different countries' positions and be able to work with that, rather than just throw our hands up and say, oh, well, it's lost cause. So, there's a long way to go, and I'm looking forward to the next 50 years, as long as I last that long. Thank you. I guess more than 50 years. Яг үүн дээр үргэлжлүүлээ би цогтой гишүүнийг хариулаасаа гэж хүсэж байна. Сая бас айгүй чухал зүйлийг хүн чинь те. Зөвхөн хоёр улсын харилцаанаас гадна яг энэ цаг үед дэлхийд даяар ингээд тодорхой бас янз бүрийн эмх замбараагүй байдал те үүсэж байна. Энэ үед бас ингээд хоёр улсын харилцааны нөхцөл байдал ямар байгаа юм, ер нь ямар байх ёстой юм. Та төрийн төлөөллийн үед бас бидний мэдхгүй мэдээлэл зөндөө байдаг. Хэлж болох зүйлийг нь хуваалцаач. Ер нь зөвөр хоёр орны харилцаа бол эцсийн дүндээ дипломат харилцаа тогтоогоол энэ улс төрийн яриа хэлэлцээ үргэлжлээд явж байгаагийн хамгийн гол зорилго нь энэ харилцаа иргэдэд хүрч явах хэрэгтэй. Тэгээ тэр иргэдэд бас хүрч байгааг одоо хамгийн түрүү мэдэрсэн хүмүүсийн нэг бид нар энд ингээд сууж байгаа юм л да, яваад нэрээ эрдэм сураад ирэх боломж олдно гэдэг бол энэ өөрөө айгүй том одоо иргэдэд энэ харилцаа хүрж байгаагийн бэлэг тэмдэг шинж. Би
би одоо тэгэхээр зүгээр л залуу ажилтан байж байгаа л шалгалтаа өгөөл тэнцээл явсан. Түүнээс энэ ямар нэгэн юу гэдэг тэгэхэд би дарагч байгаагүй зүгээр л энгийн ажилтан байсан гадаад юм. Тэгэхээр энэ нөгөө юуг харуулж байгаа нэхлээр эн чин зүгээр энгийн маш олон аавын хүүхдүүдэд хүрээд тэгээд энд одоо Моузи гэдэг бүхэл бүтэн холбоо өөрөө бий болчиход байж штэ. Тэгэхээр тэр хүмүүс ингээд мартагдчихгүй дурсамжтай хүрээд ирсэн байна. Австрали зөндөө байгаа австрали хүмүүс Монголд амьдарч байсан бас мартагдчихгүй дурсамжтай. Тэгэхээр энэ хүн хоорондын харилцаа бол ер нь том улс төрийн харилцааны хамгийн эцсийн зорилго байдаг. Чи дипломат харилцаа тогтоож байгаа нэтрэ гэдэг чинь нэг хоёр дарга танилцах. Би биенийхээ гарыг ороод хондох тулгаад нэг гоё үг солилцох тухайн асуудал биш шүү дээ. Тэр салфеткан дээр ч хамаагүй гарын үсэг зураад дараа нь тэрний үр дүн иргэдэд очиж явахыг л хэлээд байна. Тэгэхээр Австралитай бол манайх одоо миний бодож байгаагаар хөрөнгө оруулалтын тал дээр нэлээд сайн уг нь ажилласан. Австралийн одоо яг Сиднейн хөрөнгөний бирж дээрээс манай Монголын олон компаниуд хөрөнгө босгож ирсэн. Өөрөөр хэлбэл Австралийн хөрөнгө оруулагчид Монголд итгээд Монголд хөрөнгө оруулалт хийгээд энд олон хүн ажилдаа орлоготой зөвхөн тэнд очиж сураад биш. Энд олон хүнийг ажилдаа орлоготой менежментийн шин технологи, менежментийн шин арга барил, технологийн шилжилгээ маш олон зүйлийг хийсэн. Австрали тэгэхээр яг ингээд том орнуудтай харилцуулаад үзэхлээр манай хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг Австрали, Канада гэдээ явдаг байхгүй. Нөгөө том орнууд биш үү, тийм ээ. Ингээд үзэхлээр Австрали бол Монголын одоо өөрчлөлт шинжилтэд бол хамгийн өөрийгөө баг магтаж, хамгийн даруйхнаар хамгийн их юм исэн орнуудын нэг. Энийг бас энэ Австрали нөхдүүдтэй хэлж явах хэрэгтэй. Энд нь талархаж явах хэрэгтэй. Гэхдээ энд маш олон хүн шатаад буцсан. Тийм учраас бид нар одоо манай ч одоо нөгөө популизм менежерээ зөндөө л юм явуулаа. Бид нар зөндөө юм дундуур орж үзлээ. Одоо ахаа засаг хөрөнгө оруулалтын шин давлгааг эхлүүлэх гээд юу хүчин чармайлт гаргаж штэ. Одоо энэ дээрээ ахаад шинээр одоо итгэлийг яаж төрүүлэх вэ? Яаж хөрөнгө оруулагчдыг татах уу гэдэг бол ингээд хоёр дахь шатны маш амаргүй асуудлуудын нэг. Гэхдээ энийг хийх хэрэгтэй. Тэгээ бид нар зөвхөн уул уурхай боловсрал яриад байгаа. Тэгсэн энэ Австрали гэдэг чинь аялал жуулчлалаа хөгжүүлсэн байдлаас аваад үзвэл маш амжилттай хөгжүүлсэн. Эдний тэр аялал жуулчлалын салбарын мэдлэг мэдээллийг аягүй сайн цуглуулах боломжтой. Хөдөө аж ахуйн салбар, махны экспорт, топ экспортлогчтой нэг байхгүй юу, тийм ээ? Ноос, хоньны ноос бол за бүр ингээд тасарсан гэсэн үг. Тэгээ одоо хоньны мах гэдэг чинь ойрхот орнодод Шинэ Зеланд, Австрали мах гараа зарагдаж ш. Тэгэхээр Улаанбаатарын гайгүй ресторанд хүртэл Австралийн мах хийдэг хамгийн үнэтэй. Энийг бид хийж чадах байхгүй юу? Бид чадахгүй биш. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр гарахад эд хонио бид хинээс ч дутахгүй өсгөж чадж байгаа. Тэгсэн мөртлөө хонио харин яаж одоо бүтээгдэхүүнээ бид нэр экспортлж чадж байна. Эднэр юу хийж байгааг бид хийхгүй байгаа юм бэ гэдгийг үнэхээр судлах хэрэгтэй. Тэр ноу хауыг тэгэхгүй ингээ манайхаа юм ярихлаар мөнгө авахгүй л байдаг байхгүй. Харин тийм. Малаа эрүүлжүүлэхэд өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээгүй байж ямар ч мөнгөөр махаа экспортлж чадахгүй байхгүй амжилт. Тэгэхээр эн чинь нөгөө системийн тэр өөрчлөлт хөгжлийнхаа юмнууд дээр бид нар эндээс суралцаж анхаарах юм айгүй их байна. Тэгэхээр мөнгө биш. Одоо биднэрт мэдлэг хэрэгтэй байгаа байхгүй. Тэр мэдлэгээ тууштай хэрэгжүүлдэг систем хэрэгтэй байна. Яг бол манайс энэ нийгэмд ингээ мэдээд байгаа хэрнээ хийхгүй байгаа юм зөндөө байгаа байхгүй. Бас мэдхгүй байгаа юу гэвэл мэдхгүй байгаа биш мэдээд байгаа. Хэрэгжүүлэх гэхлээр тэрийг хэрэгжүүлдэг систем маань айгүй их гацаатай. Хүмүүсийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл байдал хэцүү. Нэг сонгуул болохоор бүгдийг өөрчлөөд өөр хүн тавьдаг. Тэгээ зөвхөн улс төрчид нь ажил нь солигдохгүй энгийн одоо ажилтнууд нь хүртэл солигдоод байна шүү дээ. Нэг намын тогтолцооны одоо нэг нам ялцсан байгаа хүрээнд ч гэсэн зөндөө одоо хүмүүс солигдох ийм үзэгдлүүд байна. Тэгэхээр энэ дээрээ тэр тогтвортой байх хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа манай Австралид төгссөн хүмүүс хурж ирээд нэг ажил дээр айгүй тогтвортой ажиллах тэр боломжийг олгож өгч тэдний нөгөө сурсан мэдлэгийг чинь гүйцэд сорж авч байгаа байхгүй нэг. Ийм юмнууд бол хиймээр байгаа. За баярлалаа. Би яг үргэлжлүүлээд ихэ цоглоос асуумаар байна. Би сая нэвтрүүлэгтээ бэлдээд нөгөө Австралийн гадаад хэргийн сайд
Марис Пейни нөгөө үгийг ингээд сонсоход манайраа өөрөө айгүй онцолж хэлж илээ. Яг одоогийн байдлаар яг албан ёсоор 6500 монголчууд Австралид байгаа. Тэгээ 93 оноос хойш 600 гаруй хүмүүсийг Australia Award буюу Австралийн засгийн газрын тэтгэлгээр ингээд сургаж сая энэ хүний нөөцөнд бэлтцээ ингээд хэлсэн байсан. Тэгэд маш олон залуучууд болон хүмүүс асуудаг л да. Австрали явсанмаар байна те. Яаж одоо явдсан бол те. Сая боловсрол хамгийн том экспорт гэдгийг мэдж байгаа. Тэгэд энэ гоё шагналд нь яаж бэлтэж яаж орох хэвтэй те. Тэн дээр манай ялангуяа энэ залуучууд нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүст мэдээлэл өгөөч. Тэгээ та хэдийн зорилго эх жил энэ жил хийх гэж байгаа зорилго төлөвлөгөө юу байна? Ерөнхийдөө яг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд бол үнэхээр өргөөжтэй хөтөлбөрүүдийн нэг. Яг гэвэл ганц нөгөө боловсрлоор нь хүнийг тийм ээ одоо сайжруулад монголчууд одоо Австралид очиод мэдлэг мэргэжил эзэмшээд ирдэг биш. Тэр явж байгаа хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд тийм хамт явдаг мэдээж хэрэг магистр докторийн төвшөндөө очиод мэдлэг мэргэжлээ сайжруулад ирж байгаа юм байна. Гэр бүл одоо үр хүүхдээ бас дагуулж явах стипенд болохгүй гэхдээ явах боломжийг олгоно. Очиод гэр бүлийнх нь хүн бүтэн цагаар ажил хийх хэрэгтэй. Одоо Австралид нэг ажил хийгээд үзэн тийм ээ. Шууд ажлын зөвшөөрөл өгчдөг. Тийм 40 цаг 7 хоног 40 цаг ажиллах хэрэгтэйгээр эндээс явдаг. За хүүхдүүд нь бол төрийн сургуульд очиод үнгүү сурах тийм ээ боломж бололцоотой. Эрүүл мэндийн нөгөө даатгал, нийгмийн даатгал тэр зүйл нь бол нөгөө халамж талаасаа бол яг одоо Австрали улсын байнгын оршин суугчтай адилхан эрх хэдэлнэ тийм ээ. Гэх мэтчлэн тэгээд нөгөө талаас нөгөө сая манай зөвхөн сайдаас зөндөө юм хэллээ те жишээнүүд нөгөө Австрали өөрөө шинжлэх ухааны ололт тэр дотроо шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналаараа бол дэлхийд тэргүүлж байдаг. Одоо бидний өдөр тутам айгүй сайн хэрэгэлдэг Wi-Fi-аас өсвүүлээд байдаг юм уу тийм ээ умаа үзүүний хор тавдрын эсрэг одоо вакцинч байдаг юм уу энгийн хэрэглээний одоо гэрлийн шил хүртэл Австралид нэгдсэн гэл ингээ бодохоор зэрэг бид нарт бол айгүй олон сурах юмтай. Нөгөө талаас нөгөө очиж байгаа монголчуудын хувьд бол айгүй таатай орчинд амьдарч сурдаг гэж хэлж болно. Одоо Австралийн хувьд бол жишээ нь нөгөө байгаль хөгжил хоёр одоо байгалийн унган дөр хөгжил хоёрыг айгүй гоё ингээд хослуулсан гэдгийг бид нар мэдэн шүү дээ. Одоо ястай нөгөө гудамжинд нь шувуун жирэгжээдэг амьтад нь явж яадаг. За камерад бол бүр кенгуру өнгөж яадаг ч гэдэг юм уу тийм ээ. Зоопарк. Тийм тэгээ нэг зоопарк дунд цусланд ингээд бид нар бол одоо юу гэдгийг Самзан арын уулын аманд амьдарч байгаа юм шиг орчинд амьдарч байгаа л ярьдаг шүү дээ. Тийм учраас бас тэр хүмүүст зөв амьдрах дадал хэвшил зөв соёлтой ингээд сайхан байгаль орчинд ээлтэй ийм орчныг бүрдүүлэх чиглэлд бол бас хүмүүс айгүй гоё дадлууд эзэмшиж ирдэг. За одоо ингээд харахад сурж явж ирсэн хүмүүсээс харахад бас илүү дэвшилттэй жишээлх юм бол юу гэдгийг одоо нарны эрчим хүчээр ч юм уу тийм ээ одоо тэр сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр өнөөдөр ажиллаж байгаа Монголын мундаг инженерүүд гэхэд одоо жишээ нь Австрали төгссөн хүмүүс байх жишээтэй тийм ээ бид нар бүгдээрээ мэдж байгаа өнөөдөр Монголиа буюу цахим засаглалыг би л 20 жилийн өмнө Австралид анх хөл тавиал цахим засаглал гэдэг юм байдсан байх гэдгийг мэдэрчээсэн гэтэл 2 жилийн өмнө төгсөж ирсэн гантгоо маань өнөөдөр тийм ээ ингээд энийг удирдаад хийгээд өнөөдөр бид нар бодит болгоод явж байгаа шүү дээ. Шинэ явны газрын дарга болгын газрын дарга болцсон байж байгаа тийм ээ. Гэх мэтчлэн ингээд нөгөө явж ирсэн хүмүүсийн маань үр шим бол нийгэмд одоо маш их хүртээмжтэй. Тэр дотроо ялангуяа нөгөө шин соргог одоо Монголд харьцангуй шин тэр салбаруудад их нөгөө үр бүтээлтэй ажиллаж байгаа. Тийм учраас монголчуудын одоо нөгөө Австралийн боловсролыг, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг үнэлдэг үнэлэмж бол айгүй сайн өндөр. Тэр чирээрээ жишээ нь одоо 19 онд гэтэл одоо хамгийн сүүлд нөгөө виз гарсан тийм одоо оюутны виз гарахад 4500 оюутан жишээлх юм бол оюутны виз Австрали руу авсан. За сая дөнгөж хил нэгтгэл одоо 1500 виза авсан оюутан онгоц хүлээж яана гэж ингээд ярьж байлаа ш. Тийм зөвхөн Монголоос. Тийм тэгэхээр чин зэрэг нөгөө Австрали бол боловсролын систем нэгдүгээрт боловсролын чанар сайтай гараа. Зөвхөн 42 ихтэй сургуультай шүү дээ. Тэгсэн хэрнээ илүү чанартай тийм сургуультай. Тэр хэрээрээ одоо монголчуудад бол үнэхээр танигдсан чанар сайтай очиод сурахад одоо орчин нөхцөл таатай тийм ээ. Тийм учраас залуучуудын хувьд бол ганц Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр биш. Ер нь бол бас Австралийн ихтэй сургуулиуд руу тийм ээ сургуулийнх нь тэтгэлгээр өөр бусад одоо арга замуудаар суралцах боломжууд бол их байгаа. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд бол жил болгон өргөдөл нь 2 сарын 1
нэгэнт нэгдээд 4 сарын 30-нд хаагдаад ингээ явж явж байгаа байгаа. юм шүү дээ, Явж байгаа. Одоо яг өргөдөл нээлттэй байгаа. Бүх хүмүүс магистрт Австралид сурахаар сонирхож байгаа хүмүүст бол өргөдөл нээлттэй байгаа. Тавьж байгаа шалгуурууд болвол Илтод одоо Австралийн тэтгэлэг төлбөрийн вебсайтн дээр заавар журам бүх юмнууд монгол англиар байж байгаа. За монголчуудын хувьд бол тавьдаг үндсэн 3 шалгуур хангахад бас тийм ч хэцүү биш. Жишээ нь англи хэлний хувьд айлтсын 6 оноо, бусад магистрийн тэтгэлэг төлбөрүүдийг бодвол арай багч гэдэг юм. За бакалаврын мэдээж зэрэгтэй авах хэвээр голч оноо 3 түүнээс дээш байх гэдэг юм уу. За ажилласан сүүлийн 2 жил ажилласан баг. Нөгөө австралчуудын хувьд бол бас боловсрлон ирээд хэрэгжих, ажил хэрэг болгох хүмүүсийг сургая гэж бодож байгаа учраас зүгээр бакалаврын ширээнээс гараад дараагийн шат нь Австрал байх биш те. Ажиллаж үзээд юу хэрэгтэйгээ юу сурмаар байгаагаа мэдсэн хүмүүсийг явуулаасаа гэж ингэж боддог. Тэгээ тийм учраас илүү их маш их тийм прагматик, илүү дадлах цорилсан, бодиттой тийм мэрэгжлүүдийг эзэмших боловсрал хүртэх юм боломжтой. Мөн шинжлэх ухаануудны тийм ээ томоохон одоо үр шим судалгааны багийн нэг хэсэг болох. Тэр үтхийг л явж сурсан монголчуудаас буцаж очиод ихтэй сургуультай өргөдөөд ажиллаж байгаа багш докторууд бас нэг биш байна шүү дээ. Тэгэхээр зэрэг монголчуудын хувьд бол бас ганц эндээ ирээд үр шимээ өгөхгүй ширгээд Австралид хүртэл нэмэр болж байгаа тийм авьяаслаг, чадварлаг, оюунлаг монголчууд бол олон байна. Яг Австралийн аваарцсаар яг бакалавр докторийн бол байдгүй байна тэтгэлэг те зөвхөн мастер юм уу, магистр юм уу? Яг энэ 30 шахуу жилийн хувьд бол магистр дийлэнх байсан. 6 одоогоор бол 650 гаруй хүмүүс магистрийн зэрэг хамгаалсан. Мөн нэг 20 орчим хүмүүс доктор хамгаалсан бидгийг. Тий. Бакалаврын тэтгэлэг бол одоогоор байхгүй. Тий. Гэхдээ манай хувьд дараа одоо өнгөрсөн жилээс эхлээд богино хугацааны нөгөө курсүүдийг гэдэг short course олгож эхэлж байгаа. Тэгээ яг сая цогтоо сая жишээ дурдлаа штэ. Бид нар ч юм бол манай хамтын ажиллагаа илүү олон салбаруудад байсан ч гэсэн хөдөө аж ахуй болвол үнэхээр бас сурмаар салбар байхгүй. Тэгээ тэрнтэй холбоотойгоор бид нар одоо дараагийнхаа энэ богино хугацааны сургалтыг хөдөө аж ахуйд зориулсан илүү очиж Австралид очиж туршлага судлах, магадгүй бодлогын талаас нь тийм ээ үзэх, яаж одоо илүү экспортод тулгуурласан ийм тэгтэн нөгөө эрчимжсэн боловч илүү байгаль дээлтэй энэ хөдөө аж ахуйн салбарыг илүү хөгжүүлэх вэ гэдэг талаар одоо богино сургалт хийх гээд ингээд бид нар зориод ажиллаж байгаа. Энэ маань нэг 5-6 сарда ажил хэрэг болчих болов гэсэн төлөвлөгөөтэй. Dave, I've got the information from the INHE that you are providing the scholarship only for masters. That's unfair. Please extend that program for PhDs and short-term programs. Well, yes, it is unfair, but we have to cut That was our joke, cloth. sorry. No, that's fine. We have to cut our cloth to suit, and that I think gives us the best opportunity, to provide. I mean, it's a small number, sadly, and we'll always look to try and increase that number, but it's the reality. It's probably the best value for money in terms of getting scholars there. And also, I think it's also the best value for money for Mongolia as well, because those students, I'm not sure if you mentioned this, but after they've done their degree, the expectation is that they come back here and work in Mongolia. So we're not exporting a brain drain away from Mongolia, and I think that's really important. And I think we also even have to look at that at a AMAG level, so that people who are lucky enough to win scholarships from different AMAGs, we want to try and get that expertise back to those provincial areas, so That's that nice. again it's not a brain drain to UB. But I guess if I ruled the world and had the budgets, I'd spend a lot more money on it, because I think that people to people relationship and the value that the students get out of, but families who go with them as well get out of going to Australia, to see a different way of life. And we're not saying our way of life is any better, but there are different opportunities, different things that you see that you can say, come back and start something, like where we are today in this Australia corner. Things like that happen because people see those ideas and come back and bring them. And Mongolians being entrepreneurs, they're good at sort of taking on those ideas. Short Courses, has been the complement to that. I mean, bachelor degree itself is long-term and very expensive, but
compensation has been through the short courses, more targeted sector short courses. Хувьд нэмээд тодруулж болох уу? Одоо чиглэл заадаг болов байгаль орчимч гэдэг юм уу? Айл эсвэл одоо ангаах эрүүл мэндийн хэрвээ магистрийн хөтөлбөрт хамрагдвал илүү дэмжлэг үзүүлнэ ч гэсэн тийм хязгаарлалтууд ийм болов. Харин яг тэр тал дээр бол хязгаарлалт ер нь л байхгүй гэж ойлгож болно. Ганцхан байдаг хязгаарлалт бол нөгөө хүчний байгууллагт хүчний чиглэлээр ажиллаж байгаа эсвэл улс төрийн албан тушаалд улс төрөөр ажиллаж байгаа хүмүүс одоо очиж улс төрөөр сурахыг оргилдог. Одоо хязгаарладаг. Яг гэвэл нөгөө тэр scholarship нь тусдаа. Манай одоо миний хийдэг ажлаас тусдаа гэсэн үг. Ер нь бол ингээд харахад нөгөө хоёр улсын засгийн газар жил болгон илүү одоо аль чиглэлд энэ жил хүмүүсээ төлхөө явуулах уу гэдгийг харилцан ярилцж байгаад тохиролцдог. Монголын засгийн газрын зүгээс бол ер нь сүүлийн одоо нэг 10 жил бол тавьж байгаа үндсэн зорилго бол илүү яг нөгөө тэр шин ахицтай яваа одоо шинжлэх ухааны салбаруудад жишээлх юм бол доктортой хөгжилж байдаг юм уу, доктортой эдийн засагч байдаг юм уу, эсвэл илүү байгаль орчны хөгжил, сэргээгдэх эрчим хүч тийм ээ. Тэр талуудад бол бас илүү одоо био нано технологич гэдэг юм уу тийм ээ. Тийм талуудад нөгөө Австрал хөгжил сайтай илүү байгаа гэж үздэг учраас тэр тал руугаа хичээдэг. Зүгээр нөгөө талаас харах юм бол явж суралцаж ирсэн хүмүүсийн 50% нь төрийн албанаас, 50% нь хувийн хвшлээс тэгээд нөгөө бас хязгаарлалт байхгүй тийм ер нь бол харьцангуй ийм эрхтэгш боломж олохыг хичээдэг. За сая яг Дэйв дурдлаа. Орон нутгийн хүмүүсийг төлхөө хамруулахыг бол зорж байгаа. Өнөөдөр тий 10-аад аймгаас 21 хүн яваад сураад төгсөөд ирсэн байж байгаа, ажиллаж амьдарч байгаа. 13 хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр манай тэтгэлэгт бас яваад хамрагдаад ирсэн. За мөн нөгөө тэтгэлэгт орж байгаа хүмүүсийн маань гэр бүл явдаг учраас бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байдаг юм уу? Гэр бүлийнхаа хүнийг аваад яваад ирсэн хүмүүс бас тэр 13-аас гадна байж байгаа. Дөнгөсөө өмнө говьд болцсон. Тийм шүү дээ. Одоо бодит жишээ манай Бадмаа бол үнэхээр том бодит жишээ тий. Тэгээд ер нь бол аль салбарын хүн болно л гэсэн үг тий. Би намын цохилоос онцолж асуумаар байна. Сая манай зочид хэлж байна. Австралиг бид нар зарим өнгөц харгалаар зөвхөн уул уурхаа гэж хараад байдаг тий. Хоёр улсын харилцаа бизнес гэхлээр тэгсэн цаана хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал зөндөө олон юм потенциалны салбарууд байгаад идэг. Яг Австрали Монголын худалдааны танхим дээр одоо гишүүнчлэл болон үйл ажиллагааны бүт чиглэл нь бас яг уул уурхаа дээр илүү дамгаалж гинөө. Эсвэл саяны хэлдэг гоё тий шин салбаруудыг бас оруулж ирж гинөө. Яг өнгөрсөн хугацаанд хийгдсэн болон эх жилүүдэд яг хийгдэхээр төлөвлөж байгаа ажлууд нь юу байгаа бол яг худалдааны танхим дээр. Тийм, танхимаа бид нэр авс чам гэж яриас сурцсан төвчээр яриулаас болох бах тий. Танхимын хувьд авс чамын хувьд бол бид 60 гаруй гишүүнтэй юм. Тэгэхээр ихэнх үедээ бол 13 онд байгууллагахдаа бол илүү уул уурхай дамгаалж явж исэн бол одоо бас харьцангуй олон талд ялгаатай болсон байгаа л да. Сүүлд гэхэд одоо мэдээлэл технологийн салбараас орж иж जैन. За боловсролын салбар байна. Түүнчлэн одоо нөгөө дахин боловсруулах үйлдвэр те гих мэтчлэн маш олон талаар явж байгаа. Тэгэхээр танхимын өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа чиглэл стратеги маань одоо уул уурхай руу чиглэж исэн те тэдний чадхыг нэмэгдүүлэхэд чиглэж исэн бол одоо илүү өргөн цаар үрээтэй болсон байгаа. Түрүүн бас дуулсан те хөдөө аж ахуй гэд хөдөө аж ахуй хувьд бол бид нар бас яг ингээд сайдын хэлснээр ингээд харж байгаа байхгүй. Монголчууд өөрсдөө бэлэн байх хэрэгтэй байна. Тэгжээж бид нар одоо зөвхөн наашаа чиглэсэн урсгал биш те гадагшаага чиглэсэн одоо ноосныхоо одоо бүтцийг сайжруулах үйлдвэрлэлийг дахин боловсруулахыг сайжруулах ч гэдэг юм уу те чиглэлээр ажиллаж болох юм байна гэд хөдөө аж ахуйн салбарыг судалж байгаа. Боловсролын салбар бол сүүлд бас нэлээд хүчтэй орж ирж байгаа. Тэгээ энэ дээр болвол одоо дандаа урт хугацааны одоо магистр биш те богино хугацааны зүйлүүд орж ирж байна. За эмэгтэйчүүдийн манлайллыг те гендерийн эрхтгч байдлыг бас нэмэгдүүлэх тал дээр танхим бас нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр бол нэлээд өргөн цар хүрээтэй болсон байгаа шүү. Тийм байна. За манай нэвтрүүлгийн нэг синдикат ярилцлага. Тэгээ сая хэдүүлээ ингээд болж бүтэж байгаа зүйлүүдээ ингээд төлхөө ярьлаа. Тэгээ би бас дараагийн асуулт яг нэг ярилцмаар байна. Болохгүй байгаа, бүтэхгүй байгаа, саа дотгоор учирч байгаа, сорилт болж байгаа асуудлууд хоёр улсын хооронд юу байна? Бүх төвшөндөө ганцхан улс төр эдийн засаг гэхгүй те. Соёл, боловсрол, эрүүл мэнд би мэдэхгүй байна. Тэн тал дээр та бүхэн айгу нээлттэй асуудлуудаа хэлээ. Тэгээд дараагийн асуулт нь үргэлжлээд яаж түүлэн болохгүй байгаа мэдвэл шийдэх хэрэгтэй. Хэний хариуцлага вэ? Төрний илүү ажиллах хэрэгтэй мó? Иргэдний илүү хариуцлагатай байх хэрэгтэй мó? Хувийн биш нь илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй мó гэдэг дээр та бүхний саналыг сонсомоор байна. Тэгээ my question is now let's talk about the challenges that may occur during the two countries, the relationship in all levels, not only in politics, economy, and the culture, people to people. Then, if we identify those challenges, what would be solution to fix it, in your opinion?
Well, I guess one of the greatest challenges we have is the distance we are apart. And so... You are the southern hemisphere, yeah? Yeah, that's right, yeah. So we're upside down. Yeah, so all the blood rushes to our heads. Yeah, so it's, yeah. So just tyranny of distance is one thing. So exporting goods from Australia to Mongolia and vice versa is very expensive. So obviously one of the challenges we have to look at is, where's the best value in terms of the exports and the imports from either country. And maybe Australia isn't necessarily the natural market for Mongolia, although I'm sure there are things that Mongolia produces that we would be very interested in. I think as it builds its service level economy, that expertise is something that will be very transferable around the world, but particularly to Australia. But I mean, some of the other challenges is we have differing opinions in foreign affairs and those sorts of things. So we have to tread that diplomatic path very carefully without offending each other to the extent that we can, but just understand that there are times when we're going to have to agree to disagree. Obviously, I think the reputation perhaps that we had here maybe early on in mining, perhaps Mongolia felt that, I'm not just saying Australia, but other countries that were involved and other businesses, it was more of an exploitative arrangement. And I think now it's on a much more even keel. I think we've demonstrated through our extractives program that we run here that whilst we're for Australian businesses working here, we also feel we have to give something back in terms of helping the legislative process and the regulations around mining and environment and social inclusion in all those sorts of things. So it's sort of kind of that striking a balance that we need to make sure we've got. And then we've got challenges in things like if we are building a huge amount of wealth through some of these mining things, how do we manage that with a sovereign wealth fund or something like that, so that all of Mongolians benefit in that, not just the mining companies and the shareholders. We've done similar sorts of things in Australia with a sovereign wealth fund. Part of what we're doing through our extractives program is working on how to develop that. And we're really open to Mongolia government and Mongolian businesses' ideas about how do you manage that to make sure that development happens for everyone, not just a few. And that's a big challenge. And I think also, as we build back from COVID-19, I think for both countries, it's sort of demonstrated there are a number of frailties in our system, and how do we make sure that we don't fall victim to those again? Our supply chains. How do we make sure that we become more self-reliant? So again, there are some big challenges out there, and I think collectively we've got the brain power in both countries and other parts of the world to solve a lot of those. Technology will solve some, but a lot of it's going to be down to just lots of conversations and communication between nations to make these things work. Perhaps again, I'll put my rose-coloured glasses on, perhaps a more, be nicer to each other, I guess, is what I'm saying, and think about the consequences of actions and what we're doing. So, lots of challenges, but, that's part of, somebody once said that, if you want a big and interesting life, have big and interesting problems. So there's none more so than what we've got at the moment. So it's a really great life. Thank you. Яг үргэлжлүүлээд цагтаа гишүүний бодлыг сонсомоор байна. Та бол гадаад иргэн сайдаар ажиллаж исэн, одоо Монгол Австралийн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээ хамгийн анхны бас Австрали төгсөгчдийн нэг. Яг одоогийн нөхцөлд таны харж байгаагаар яг толгомдоод байгаа асуудал, тэгээ тэрийг шийдэл гарцаа гэв байна. Юун дээр энийг л нэг ингэчгэнсэн гэж та бодож явдаг байх. Хоёр бас харилцаанд. Яг нь ер нь бол хоёр орны харилцаа айгу бас
бас амжилттай өргөжлөж байгаа. Тэгэхээр ингээд эндээс муу юм ингээ хайх гад бас тийм амар олдохгүй шүү. Яг л эднэлтэй бид нэр хил амаа айгүй сайн олцдог болсон. Олон улсын түвшинд олон талт хамт ажиллагааны түвшинд ч гэсэн сая бол хэлж штэ. Зөрөлдөх юм би. Тий. Мэдээж өөр орнууд юм чинь зөрөлдөх юм би. Гэхдээ зөрөлдсөн ч энэ аргагүй дээ бид нар өөр юм чинь ингээ зөрлөнө гэдэг ийм харилцан ойлголцож байгаа байхгүй юу? Ингээд бид нарт хэрэглэхэд. Тэгэхэд манай ч юм бол одоо Алтны урханд хүчнөөнийг ухаж сэндэж шаячаад яваад өгсөн байгаа гэдэг тийм үү? Тэгэхээр энэ тогтолцоог эдний тэр технологиг авч нэвтрүүлэх айгүй чухал. Эдний хойд одоо ингээл 70 эргээсээ хоошоо цөл рүү бол ус айгүй бага. Дандаа цөл. Тэгэхээр тэнд усны ашиглалт тэр усны одоо менежментийн систем бол үнэхээр мундаг. Тэндээс бид нар өөрийнхөө говьрох газар энэ технологиг аваад нэвтрүүлээд хэрэгжүүлэх бас юм боломжууд байгаа юм. Энэ бүгдийг бид нар аягүй сайн нутагтаа авч хэрэгжилж нутагшуулж явбал эргээд Монгол улсын хөгжилд тэгээ нэг тогтвортой хөгжил гэж ярьж байна. Зүгээр нэг мөнгө олохтой биш. Хойч үедээ бас ахаад хэрэглэх боломжийг үлдээсэн ийм хөгжлийн загварыг сонгоход эдгээр аягүй мундаг. Манай одоо төгсөгчдийг бас бүрэн Монголын нийгэм ашигладаг байгаасаа гэж би жигнэсээ бодож байгаа. Тийм учраас би өөртөө ч нэг ярьж байхдаа энэ нэг шинжлэх ухааны нэвтрүүлэг хийх юмсан. Тэгээд энэ манай аягүй олон төгсөгч тэнд очиод өөрийнхөө чиглэлээр магистрийн зэрэгэ хамгаалаад ирсэн судалгаа хийсэн. Тэгэхээр тэр улсуудаар хийсэн судалгааныхын тухай яриулж энэ Монголд энэ шинжлэх ухааныг түгээх тал дээр мэддэг улсуудын татаж оруулах юмсан. Миний нөгөө талаас бол энэ манай төгссөн улсууд нөгөө мэдлэгтэй хүмүүс дараахан байт юм байна. Тэгээд гарч ирээд бусдын урдуур яриад байдгүй байна. Тэгэхээр тэр ярих боломжийг гаргаж өгж өөрсдийг илүү таниулж явахгүй бол даруухан ингээ ард нь суугаад байдаг. Мэдгүй гэсэн санаа зовох юм байхгүй. Нүүд гарч ирээд хамаагүй ярьдаг. Тэдний урдуур ороо явдаг. Нөгөөдөл нь тэр шудраг биш байгааг харсан ч дугуйл сууждаг. Тэгэхээр би тэр өөрийнхөө төгсгчдийг нийгмийн хөгжлийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө энэ хүмүүсийн дуу хоолойг сонсгодог болох. Дарга зэрэг болох тухай яриаггүй шүү дээ. Тэдний нийтлэлүүдийг гаргадаг болох юмсан. Тэдний үгийг бусдад хүргэж өгөх юмсан. Тэднэрээр судалгааных нь ажлыг бусдад илүү таниулж өгөх юмсан. Яг тэгвэл баруунд мастрын зэрэг хамгаална гэдэг бол тэгэл ер нь ном мэдээд номороо гулгахыг төгчээж л сая нэг үнэхээр тэр зэрэг гэдэг юм чинь хамгаалдаг байхгүй. Тэгээд ер нь багштайгаа харьцна гэдэг айгүй баг. Ямар ч арын ял нөгөө ингээд нэг билет суглаад багштайгаа нүүр тулаад ярьдаг ийм ойлголт байхгүй штэ. Тэгэл бид нар шалгалтаа өгөөл юмаа бичээл хураалгаал тэгээ хэдэн сарын дараа дүн орж байгаа юм чи. Тэгэл муу бичсэн бол дуусаа. Тэр судалгаа чинь хийх гэж бол тэр номын хангамж, мэдээллийн хангамж энэ бүх юмнууд нь айгуу сайн. Тим сайн байхад чи сайн л хийх хэрэгтэй. Сайн хийж яадаг бол тэгэл байхгүй байхгүй. Тэгэхээр би тэр одоо зовлон амсаж тэгж мэдлэгийг олсон хүмүүс олон түмэндээ бас хуваалцаашаа гэж бодож байгаа байхгүй. Энэ дээр нь би бас ажиллах юмсан. Ахаал манай хоёр орны харилцааны нэг асуудал ч гэдэг өөрөөсөө асуудал ярьлаа шүү дээ. Зөндөө хүн сургаж ирчээ тэдний мөнгө зарцсан байдаг тийм. Эргээд нийгэмд нь бас тэдний сурсан мэдснийг өгүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэрэн дээр нь санаачлагтай ажиллах юмсан гэж бодож байна. Баярлалаа. Таны өөрийнхөө одоо нөгөө мэддэг хэсгийг яриа да тий. Ер нь бол яг боловсролын салбарын хувьд тэрвээ чаленж гэдэг ингээ үзэх юм бол мөнгө байдаг бол одоо илүү олон хүн Австралид сураасаа гэж ялцчихгүй хүссэн. За чиний түрүүний хэлдгээр одоо бакалаврын зэрэгт жишээ нь олон залуучууд өнөөдөр өөрснөө ямар нэг боломжийг хайгаад бас Австралид сурж байгаа тэр хүмүүст дэмжлэг цэцэлцээ байдаг бол сайн хэрэг. Зүгээр нөгөө талаас өөрөө бас ингээд Австралид олон жил ажиллаж амьдарсан хүний хувьд харахад австралчууд монголчуудыг Монгол орныг яг үнэндээ тэр болгон мэддэггүй. Тий. Тэгэхээр зэрэг бас юу гэдгийг манайх өнөөдөр ингээ аялал жуулчлалаа хөгжүүлэе гэж ярьж байгаа энэ төвшөнд болвол Монгол улс өөрөө тийм ээ монголчууд өөрснөө
аялал жуулчлаа, өөрийнхөө боломж болсон. Одоо Австралид байхгүй юм бас манад байж штэ. Дороо иж өвлийн үйлрэл түрүү хэллээ штэ тий. Маш олон юм нэжлэхэн ганцхан тийм л хүтэн биш гэд. Тэгтэл тэр хэрээрээ яг адилхан цаастай. Гэтэл одоо юу гэдгийг австралчуудын хэдэн хувь нь Канад руу гулгахаар явдгийн тий. Тэр орчныг бүрдүүлдэг бол одоо Монгол жишээ нь австралчуудад өгөх аялал жуулчлалын маш олон өглөг байгаа байхгүй. Тэрийгэ ашигладаг болвол тэрийгэ таниулдаг бол би жишээ нь өөрөө оюутан байхад надаас хүн чи хаанаас ирсэн гэхээр нь Монголоос ирсэн гэсэн чинь өө тийм Африкийн хаана байдгийг гэж асуужсэн. Тэгэхээр зэрэг гэхдээ тэр олон жилийн өмнө л дээ одоо бид нар чи олон жилийн өмнө сурж исэн. Гэхдээ ер нь бол тэрэн шиг Австрали хүмүүс бас Монголыг таньж мэддэг бол яг гэвэл аялал жуулч нөгөө гадаадад явдаг аялал жуулчлал нөгөө түүнд зарцуулдаг эдийн засгийн нөгөө тооцоогоор бол Австрали улс ч бас их өндөрт ордог шүү дээ. Тийм учраас тэрнээс одоо бид нар татдаг хамтын ажиллагааны нэг хэсэг нь бас тэр таниулах ажил байдаг болвол би үнэхээр тэрэн төв нэмрээ оруулаа сайл гэж ингэж боддог. Баярлалаа. Намын зөвхлөө юу? Сайл болон боломж юу гэж харж байна. Илүү бизнесийн талыг бол манай намаа бас таниулна. За бизнесийн хувьд бол мэдээж хэрэг хамгийн одоо хүн дээр гэдэг юм уу илүү сорил үүсгээд байгаа зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт байгаа л да. Үүнтэй холбоотойгоор яг нөгөө хууль эрх зүйн орчин манаас тийм тод илэрхий байдаггүй. Тэгэхээр гадаад ялангуяа тэ Австралийн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулъя гэхээр наандаж хаана хандахын ямар мэдээлэл авахын гэдэг зүйлүүд нас тодорхойгүй мөн манай мэдээллүүд хэдийгээр байгаа ч гэсэн зарим нэг талаараа нь орчуулагдаагүй. Тэгэхээр нөгөө гадаадын хөрөнгө оруулалт хийх гэдэг хүмүүс маань те ямар яг хууль эрх зүйн орчин жишээлбэл компани яаж байгуулах юм. Хинэн төрөний одоо хөрөнгө оруулалт хийж гадаадаа шууд хөрөнгө оруулах боломжтой. Гэх мэт зүйлүүд нь бол бас харьцангуй хязгаарлагдмал байдаг. Сүүлийн үед сайд бас тулсан засгийн газрын хувьд бол бас яг энэ шууд хөрөнгө оруулалтыг татах тал дээр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. Ажлын эсгүүдийг бас байгуулсан. Дан ганц уул уурхай гэхгүй те бусад салбаруудын хөрөнгө оруулалтыг татъя гэдэг дээр бол бас нэлээд нааштайгаар бас дөрвтэй арга хэмжээнүүдийг авч явж байгаа. За мөн танхимын хувьд бол нөлөөллийн ажлууд дээр бол бас нэлээд ажилласан. Яг энэ гараад байгаа тулгараад байгаа асуудлуудыг бол гишүүн байгууллагуудаас саналыг нь аваад тэрийг мөн засгийн газрын холбогдох байгууллагад тэ хөргүүлдэг. Үүний дагуу засгийн газраас гэдэг юм уу тэ холбогдох байгууллагаас нь ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг дээр бол бас харьцангуй нээлттэй хамтын ажиллагаатай явж байгаа л да. Тэгэхээр одоо дан ганц хэцүү гэхээс илүү мэдээ солилууд байгаа. Солилгүй зүйл гэж бол хаач байхгүй бах. За хариу арга хэмжээ бас аваад явж байгаа нь бол нэлээд нааштай харагдаж байгаа л да. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн цаг дуусах болж байгаа юм байна. 15 минут үлдсэн байна. Харин тэгээд нэг одоо жоохон жинтэй асуултаа тавьж эхлэхгүй болол. Миний дуртай асуултуудыг нэвтрүүлэгтээ асуудаг. Энэ болохоор national identity-ийн чиглэлийн асуулт. Тэгэхээр яг би бол Дэвис жишээ нь what is in your opinion about the Mongolian national identity and what do you think what's the Australian national identity? Адилхан яг одоо яг энэ тодорхой бус орчин цагийн ковидын дараах энэ буржигнаантай дэлхийн ертөнцийн яг энэ чи хэлж штэ та нар бүгдээ хэлж штэ Монголыг одоо дэлхийн мэддэггүй гэдэг юу нь бол үнэн штэ тий. Яаж мэдүүлэх хэвээр бидний энэ хамтын үнд зүйл гэдэг нь дотроо юу юм тэрнээсээ алийг нь аваад бид нар гадагшаа ингэ шалгарч ондоошох хэвээр юм гэдэг дээр та нар яг юу бодож явдаг вэ? Тэгээд эргээд Австралиг аяа юу гэж хардаг вэ? Одоо ингэ аюу сайн жишгээр яриад штэ тэгвэл яг юу нь тэр Australian national identity та нарын хувьд жишээ. Anyone goes. Тийм би одоо яг 22 жилийн хоногийн өмнө Австралид анх газарч ирсэн юм байлээ. Өчигдөр гинт аягүй сэтгэл хөдлөд бодсон чинь тий. Яг хэдэн цаг вэ? 22 хоног нэг өдөртөө хэдэн цаг вэ? Өглөөний нэг 6 мурга нар хонжих болсон юм. Ирүүл буусан уу, халдсан буусан уу? Өө тэр үед чинь нөгөө вино гэж мэдэхгүй шүү дээ. Зүгээр яг миний хувьд бол нөгөө өөрөө тэнд ажиллаж амьдарч байсан, сурч байсан. Тэгээд одоо 20 жил австралчуудтай Монголд ч тэр Австралид ч тэр номхон далайч тэр ингээм хамтарч ажилласан хүний хувьд хэлэхэд Австралийн одоо national identity тэр онцлог одоо чанар юу вэ гэхээр зэрэг улс орныхон том хэмжээнд мэдээж би бол харж ярина гэхээсээ илүү одоо яг хувь хүнийхээ тал дээр тий. Зүгээр улс орныхын хувьд бол харахад хамгийн тийм доктортой эрүүл ногоон одоо нөгөө орчныг бүрдүүлсэн хүн амьдрахад таатай тийм ерөөсөө ингээд тийм миний л анх Сиднейд буусан сэтгэгдэл бол улаан дээвэр ногоон далай ногоон одоо ой цэнхэр далайн дунд л ингээд нэг хэдэн улаан дээвэр л байжсэн. Тэгэхээр зэрэг би бол яг ингээд нэг далай дээр буучлаа л гэж бараг зочиж байсан. Тэгээд тийм учраас нөгөө амьдрахад тэр таатай орчныг бүрдүүлчихсэн тэр нь бол надад
одоо хувь хүнийхээ хувьд ч ингээ гэр бүлээрээ очиж амьдрахад ч их сайхан байдаг. Зүгээр нөгөө талаас хувь хүнийхээ талд ингээд харахад австралчуудын хувьд бол нэгдүгürt маш илгэмсэг, хоёрдугаарт бол маш тийм тусламжтай гэдэг юм одоо тусч тийм хүмүүс. Энэ нь бол магадгүй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр их гардаг учраас надад одоо ингээд нөгөө байнга бууж идэг. Энэ нь бол ганц өнөөдөр чи хажууд нь явж байхад тортой юм бариад оруулаад өгнө гэхээсээ илүү одоо хажууд нь хөрш болоход тийм ээ хажууд нь цуг ажиллаж амьдрахад ингээд тэгээд хэдий зайнаас одоо нөгөө монголчууд маань тэнд байж байгаад энэ Монголдо ирсэн ч гэсэн ингээд байнгын тэр нэг харилцаа холбоо бол байж идэг те. Би өнөөдөр 20 хэдэн жилийн өмнө ажиллаж исэн Питер Слоун гэдэг одоо Сиднейд консул хийж исэн өвгөнтэйгээ одоо болтол харилцаатай байж байгаа чинь тэр хүн надад ментор шиг аав минь юм шиг ингээд туслаад явж байдаг те. Гэх мэт сонгуулж исэн шүү дээ. Яг тийм тэр үед би чинь нарийн бичиг аягуулах миний гарын бичиг байж байгаа да тий. Тиймэрхүү юмнууд нөгөө байдаг учраас надад бол яг тэр хувь хүний өөрийнх нь тусч тэр чанар бол одоо Австрали улсын хувьд миний хувьд бол national identity би тэргээр үнэхээр бахархаж явдаг. Тэрнээс нь бас суралцах юмсан гэж ингэж бодож явдаг. За монголчуудын маань хувьд бол мэдээж яалтчгүй соёл түүхээрээ одоо Австралтай бол Австралиас бол одоо хол өмнө тийм ээ бид нарын түүх өөрөө зүгээр бичигдсэн тоогийн л хэлэхэд одоо мэдээж хэрэг уугуул иргэдийнхэн хувьд бол өөр. Гэхдээ одоо өнгөрсөн жишээ нь 50 жилийн ойн арга хэмжээнд өнгөрсөнд хавтахад бид нар дижридүү хөгжмийг одоо абориген тийм ээ уугуул иргэдийн хөгжмийг авчирж хөсгөхтэй хамтлаг тоглосон. Тэгээд тэрийг харж байхад миний бол яг бодож исэн юм Монгол хүний яг нөгөө зүрх огшин гэдэг шиг бахархал төрж исэн юм болвол тэр хөөми тэгээд тэр нэг тэмээний нөгөө ингээд одоо гаргаж байгаа дуу авайг болвол дүжридүүгээрч гоё гарч исэн тэр нөгөө хөөми болон одоо хөсгөтний бусад хөгжмийн нөгөө Монгол зэмсэг юмарч гоё гарч исэн. Тийм учраас бидний хувьд бол тэр түүх соёл тэгээд орчин үеийн энэ хөгжил хоёр бол холилдоод нийлэхэд их л гоё одоо хармонид орсон доо тийм тэгж хэлмээр байна тийм. За баярлалаа. Identity. Одоо би бол ингэж л боддог. Цөөхөн хүнтэй соёл иргэншлийн төлөөллөөр би бахархдаг. Яг бол хаан ч явсаа айгу ховор واخгүй гэдэг. Монгол юм хөөх гэдэг. Урд өмнө би монгол хүнтэй ерөөсөд арилж байгаа юм шүү дээ. 7 миллиардаас ч нэрээ бид нар айгу цөөхөн байхгүй. Тэгэхээр аливаа юм ховор байна гэдэг чинь өөрөө айгу гоё байхгүй. Тэгэхээр бид нар тэр эрхчлөөтэй ховор нүүдэлчдийн соёл иргэншил мөн энэ бол бидний identity. Би юу хэлэх гээд байна гэхээр хөгжлийг үгүйсгэж байгаа юм биш. Мэдээж хөгжилтэй байх хэрэгтэй. Гэхдээ миний зүрх сэтгэл, оюун ухаан, миний түүх хаана байгаа вэ гэдгээ бол монгол хүн мартахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр нөх амар хөгжилтэй болчоод нэг хөдөө очиод цэмцэгнээл ингээл яачаад хаанаас ирсэн хэн болчиход байгаа юм те. Ингээ маяглаад байдгүй. Монголоороо байж чаддаг. Тэрийгээрээ бахархдаг. Би ийм байхыг бол бидний identity энийгээ бид нар авч үлдэнэ гэдэг бол өөрөө гайхамшиг. Монгол улс хизээч бас ингээд нэг хүн далаа болцсон, гიშгэх газаргүй болцсон ийм биш байгаасаа байгаль орчин нь хадгалагдаад үлдсэн. Үнэхээр яг ингээд нэг өөрийнхөө нутагт төрж ирээд эзгүй талд гараад тэ дуртай газараа зогсоод өдрийн цайгаа уугаад майхангаа зоогоод хин нэг нь дараг хурж ирээ энэ миний газар гэж хэлдэггүй. Тийм юугээр бид нар байх юмсан гэж бодож байгаа. Гэхдээ Австралийн нэг ялгаа би нүүдэлчдийн тухай ярьж штэ тийм биз? Эднэр чинь бол суурийн иргэншилтэй хүмүүс штэ. Тэр нүүдэлчин гэдэг чинь айгүй бахархалтай их юм үзсэн хүмүүсийн мөрсөд байхгүй юу? Ягаад гэвэл энэ хэдэн мянган жилд чинь морьтой хүн бол явган хүнийг яаж бодсон давж явсан газар үтсэн орон зайгаараа ялгардаг байсан байхгүй. Тэм учраас манай зүүр үг хүртэл сайн хүн явснаа муу хүн эзнэ. Ихэнх соёл хоолыг хүндэлж ярьдаг. Хаан ч очисон тэр ресторанд ийсэн, энэ ресторанд ийсэн. Манай хөдөөж одоо хотод залуучууд тийм болцсон. Тэр рестораны тийм хоолгой, энэ рестораны ийм хоолгой
дандаа л хоол ярина. Хөдөө очиод та нар ийм ярил энэ муу хүн эзнэ гэдэг шууд хэлнэ. Тэр хүн Монгол сэтгэлээ аваад үлдсэн байгаа байхгүй. Тэр хүн нөгөө тэр залуучуудыг бодвол айгүй олон төрлийн хоолыг идэж үзээгүй гэж магадгүй. Тэгвэл тэр хүн бол хизээч өлсөж үзээгүй. Өөрөө өөрийнхөө хоолыг өөрөө хийгээд сурцсан. Тийм ээ? Гэр бүлээ хинний ч тусламжгүйгээр тэжээгээ сурцсан. Тийм биз дээ. Одоо ингээд би нэг дээр нөгөө суутрж явж байхад цасан шуурга болол тэгэл бид нарт сандарч цаашаа өглөө үүр цайгаал машинтай дөнгөж хөдлөл бид нар ч юм бол тэр цасан шуурганд одоо яана гэлстэй бензинийнхээ хэмжээг үзэл за хэвээ хитэн цаг энэ машин юу бензин юу машин мотор асаалтаа хүрэх бол нэтрээг тэгээд өглөө нар гарсан чинь 100 м-ийн цаана айл байж байгаа. Өө тэгсэн бид нар яг адилхан нөхцөл шөнийг өнгөрүүлэхэд нөгөө гэрээ зайл хэдийн гараад ирсэн суняатсан өвөл айгүй хүүтэнчтэй. Тэгээд дээлээ өмсөө 50 монгол хүн зогсож байгаа байхгүй. Тэгэхэд тэр уур амьсгалтайгаа амьдраад сурцсан. Бараг нөхөрсцэн. Тэгэхэд чинь өөр хүмүүсийн хувьд бол тэр чинь амьдрахааргүй айгүй хатуу хөтөө цагаагартаа болсон шүү дээ. Тэгэхэд бид нар тэндээ амьдраад тэндээ эзэн болоод сурцсан байхгүй. Энэ бидний тэр мөн чанар. Бидний одоо эмүнцэд биеийн дархлаа тэсвэр хатуужил монгол хүний энэ бүгд эндээс гарч байгаа байхгүй. Нүдлийн соёлоос. Тий, яг тэгвэл бас амаргүй орчинд бид нар эзэн болж энэ орон зайг хадгалж үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг л би авч үлдэх юмсан. Тэгээд тэрний хажуугаар мэдээж одоо бусад юмнуудыг нэмэх хэрэгтэй шүү дээ. Сайхан зөв төлөвтэй хот болох юмсан, найрсаг хот болох юмсан, гадныхныг нэг үзээ ядаа би хөх толботой гэд хүнийг дээрээс хараад байдгүй хүнтэй эзлэхийн цэх гараад нөхөрлөж сурах юмсан, тийм ээ? Боловсролтой байцгаах юмсан, ажилтай байх юмсан, шинийг бүтээдэг байх юмсан. Дэлхийн шинжлэх ухаанд бид нар бас өөрсдийн хувь нэмрийг аль болох төлхөө оруулдаг байх юмсан. Ингүүл бид нар дэлхий дээр өөрийн байр суурьтай болсуулах байх. Ойлголоо. За тэгвэл таны хувьд Австралийн identity юу юм? Australia identity юу? Down under. Тэгээ. Australia identity бол юу гэхээр үнэхээр эднэр технологи хөгжүүлж чадсан. Шинэ орон зайг эзэмдэж чадсан. Шинэ улс шүү дээ. Тэгээ тэрийгэ эзэмдээд анх очиж явахад дэлхийн одоо хөгжлөөсөө мэдээж хамаагүй хоцорсон газар эднэр очисон байгаа шүү дээ. Тэнд очиод ирсэн газараасаа төрүүлээд тэрнтэйгээ нийцээд хөгжөө явцсан. Дэлхийн бусад орнуудаас урагшаа гараа явцсан. Зөндөө олон зуун жилийн түүхтэй орон гэд ярьж хахад эднэхгүй манайх нэг 200 жилийн түүхтэй гэхэд аль хэдийн нөгөө улсуудаасаа урагшаа гараа явцсан. Тэгсэн мөртлөө эднэрийн хамгийн гоё чанар нь бол өөрсдөө proud nation. Өөрийнхөө үндэстнээр бахархдаг. Тэгтээ онгороо биш байхгүй. За энэ бол өстой сурах юм. Өөрөөр хэлбэл тийм хөгжсөн байж одоо яг өөрийнхөө сая те айгүй даруухан яваад очиж хичнээн зочлонтгой тэгэл одоо хамт барбекю хийгээл хизээч юмаа хуваалцахад бэлэн ийм сайхан хүмүүс. Тэгэхээр би эднэр шиг хөгжчөөд Монгол улс эднэр шиг даруухан байж сураасаа гэж нэрээ үнэхээр бодож байгаа. Тэр бол гоё зан чанар ш. Нэмэ. Хоёр улсын identity гэнэ. Харин тийм те. Яг нөгөө ихээ заглалт. Буугаал гэж ярьжсэн. Яг анх ангиал Австралид буухад би ягаад ч нөгөө гадны хүмүүс чинь илүү тархалт ихтэй байдаг штэ. Тийм төсөөлөлтөд очижсэн аахгүй. Тэгтэл нөгөө амьдралын хэм маяг нь шал өөр. Эрүүл амьдралын хэм маягийг нэлээд төлхөө тавьсан, дасгал их хийдэг те. Түрний хэлсэн далаагаа тойролгүйдэг. Тэнд ер нь бол илүү жинтэй хүн ерөөсөө байгаагүй. Тэгэхээр миний хувьд бол шууд нөгөө арай энгийнээр хэлэх гээд байна л да. Яг манайд манаас сая тодтогцсон болохоор өөр талаас нь бас хараад. Тийм амьдралын зөв хэм маягтай маш их идэвхтэй өглөөр тусдаг. Мөн яг
одоо соёл нь монголчуудаас нэлээд түлхүү юм уу гэж харсан. Бид нар ч бас нэлээд нээлттэй шулуухан хоорондоо ярилцдаг тий. Тэгээд өөр одоо гадны хүмүүстэй ингээл ярилцахад соёлын хувьд бол бас нэг ялгаатай байдал үүсэл дээ. Ингээд нэг саад гараад идэг бол австрали хүмүүстэй ярихад бол тийм зүйл гардаггүй. Маш энгийн ярилцахад ойлгомжтой тийм хүмүүс байдаг. Монголчуудын хувьд бол би яг илүү мэрэгжлийнхэн талаас л хэлчихье гэж бодоод байна л да. Хүний нөөцийн ажил хийдэг. Тэгэхээр манай хүмүүс тийм мэдээж хэрэг суралцах зүйлүүд бол зөндөө байгаа. Гэхдээ монголчууд маань бол маш хурдан суралцдаг, дасан зохицох чадвар сайтай. Түрүүн шуурганд тэгэл ярьж байсан те нөөдлөж. Ямар ч үед бол өөрийгөө аваад гараа явуучих чадвартай те. Ямар ч хүнтэй бас нөгөө амархан хэл амаа ололцдог. Тэрүүгээрээ манай identity юм болов гэж би хардаг л да. Resilient гэсэн үг те англиараа. Тийм байж байна. За баярлалаа Дэв. National identity thing. Well, I think I mentioned earlier on, there's a lot of similarities between our two countries and our two people. Yep. I think we're all proudly meat eaters. We love our barbecues and with things. And there are lots of things that we share in common, but I think there are also quite a number of things that make us unique, both our countries. Based on my vast and experience of Mongolian culture and everything, well, at least the last 10 months anyway, cultural identity seems to be a really important thing for Mongolia, and preserving, its arts and its history. I've had the joy of going to the library here and seeing, some of those Buddhist scrolls and things like that. Fantastic history. The history of Mongolia is, I think it's something that really stamps its identity. Everybody sort of proudly says, "Well, I'm part Chinggis, I guess." But at the same time, I think you're still establishing your place in the world. I mean, you've been since 1991, sort of been your own world, if you like. I know you've had other periods of time when you have been. I think you come across as a fiercely proud people, which I think is great. That's Fiercely proud. Yeah. Nicely put. Yeah. And the other thing is that nomadic culture, which is quite unique. And it'll be interesting to see how you can preserve enough of that, but at the same time make sure that, that's not the only thing that defines you. Because I think, although I think you said once to me, we're all nomads, so we need to sort of embrace that things. So, I mean, that's a very tiny snapshot of my understanding so far. I have a few more years, so maybe we can do this in 2 years' time, and I'll give you a better answer. So you are indirectly asking me to invite me. Yes. It's one of the things you'll learn about Australia. Completely mercenary. So looking at the Australian identity, I think there's a real sense of wanting to support your mate. That's a really strong thing, supporting others, and that's why we have development cooperation programs with Mongolia, but other parts of the world, it's having a fair go and giving people a fair go. I think is a really important. We have a sort of laid back style. The Australian expression is "she'll be right, mate." It'll be all right in the end. Now, sometimes that's probably a little bit too loose, but I think one of the things we're fiercely proud about is that we fight above our weight division, if you like. We're a small economy, but I think we've had some important influence on the world in various stages and things, and we were kind of, when you play in the big league, you get knocked around. So I think we're kind of understanding that at the moment. But I think we're also a nation of innovators and creators and things. I think Enki might have mentioned some of this already, but things like the development of Wi-Fi, the black box in aircraft, the cochlear ear, some of the stuff that we've done in dryland agriculture, some of the stuff that we've done in water technologies and mining and stuff. I think we've had
to take it on. We were so far away from everywhere else. You know, we kind of had to invent it for ourselves. But you know, we've been smart enough to be able to export some of that technology and things. So we share a lot in common, but we're also very unique, and I think that's what makes, you know, us work together so well. You know, I think we're both pretty friendly group of people as well. We enjoy, you know, a beer in the pub with, you know, like everyone else. So yeah, so I think that's right. So After how many bottles of that's wine? right. So yeah, but I think there's, you know, more for both of us to explore and understand about our own cultures and yeah, how do we get the best out of each other and the rest of the world. But part of that comes in conversations like this. So you know, we need to keep having them. Thank you very much. Та юм хэлчихсэн юм. Яг одоо ингээд ярьж амжиг эднийхийг ийм мундаг эдийн засаг болчоод даруухан байц одоо сурах юмсан гэд ярьж шít. Яг сая хэлж байгаа эдний Австрали өөрийнхөө эдийн засгийг манайх бол жижигхэн эдийн засаг гэж яриад байгаа байхгүй юу? Тэ? Одоо бидний хажууд эн чинь ямар хэмжээний эдийн засаг G20 эн чинь том эдийн засгуудын нэг шүү дээ өгөн. Тэгэхэд өөрсдийгөө ингэж харж байгаа байхгүй юу? Энэ бол яг түрүүний нөгөө ярьдаг айгүй даруухан шинж чанар байхгүй. Тэгээ одоо нээлтүүдийн ярихад хүн төрөлхтний хөгжилд ямар их нээлтүүд хийцэн нэр одоо ингээл хөдөө аж ахуйн энэ үр тариа мах сүү энэ нийлүүлэлт талаас нь дэлхийн эдийн засгт айгүй том хувь нэмэр оруулж байгаа эдийн засгийн нэг байхгүй. Одоо чинь тийш дээ хүнсний хангамж бол нөгөө independent гэдэг статусыг бол бүрэн авсан цог улсуудын нэг шүү дээ. Тийм нэгдүгээр гарлын улсаа гэхдээ хоёрдугаарт бас тэр нөөц болцоогоо нөөцөг ашигласан чадвар нь тийм. Органик хүнс айгүй ихтэй те дандаа ирүүлээ. Тэгээ витаминууд маань бүгд яг байгалийн гаралтай. Би тэр Австрали ямар санагдчихлаа. Яриад байсан. Манай identity шил нэгдсэн биз дээ. эднийх бүр нэгдсэн гэсэн шүү дээ. 2 years that we need to get the syndicate talk in Australia. Yeah, let's do it. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг ингээд дууссан байна. Тэгээ би сүүлийн нэг асуултыг Дэвид бүр онцгойж таммаар байна. Яагаад гэвэл үзэгч нартай хэлэхэд хэдхэн хоногийн өмнө Австралийн гадаад хэргийн сайд нөгөө 50 жилийн ойг эмчилгээ дэвшүүлж байхад 7 сарын 1-ээс эхлээд монголчууд маань аялаад ажилдаг визэнд хамрагдаад тий сар 2 сар мэдхгүй очиод ажил хийгээд мөнгө олоод аялаад ирдэг тэр категорид нь орсон гэж зарласан байгаа. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээллийг Дэвис авмаар байна. Хоёрт нь болохоор Австралиг бас үзэгчд мэдэх хэрэгтэй гэж бодож байгаа нөгөө Commonwealth улсын харьяа явдсан шүү дээ тий. Commonwealth гэдэг нь яг юу гэсэн үг юм? Англи харьяа гэсэн үг юм уу хагас колони гэсэн үг юм уу тэрийг бид айгүй энгийнээр тайлбарлах гэсэн. My question is first one is you mentioned about this holiday working visa. So what is it and when will it start, you know, Mongolians get the visa and travel to Australia? What's the benefit? Second one is you are the member of the Commonwealth country. Does it mean that you are still kind of the part of the Great Britain or what? What does it mean? Yeah, yes. Let me answer the second you one. have that Queen's picture on your That's coin right. and Yeah. note, yeah? We haven't quite managed to get to completely cut the apron strings there. But let me answer the second one bit first. Commonwealth. In the past, yes, we were very dependent. A lot of our exports went to Great Britain, but now. The Commonwealth is probably more a symbolic grouping. We get together and have our Commonwealth Games every 4 years, a bit like the Olympics. It's just a bit more exclusive. We don't let you Mongolians. But yeah, so I'm a bit still strong ties to you know that part of the world. But you know, I think part of what Australia is doing now is trying to find its identity and sort of. We're very close to Asia, so there's been that sort of sense that we need to be much more plugged into that world. So yeah, far more symbolic than it used to be. On the working visa side, from the 1st of July, Mongolians will be allowed to travel to Australia on a holiday working visa, which essentially means that instead of just coming for a holiday, they'll have the opportunity to work. Now,
a concrete example of that is at the moment we're providing support for the development of Mongolian shearers in the wool industry, and what we're doing is try give them skills and bring them up to sort of certificate 1, certificate 2 level shearers, so that in the off season here they can go to Australia where we have twice as many sheep as you. And we can't get enough shearers, so that they can work there, earn a good income from that, bring that back for helping. Well, what's the hourly wage after tax? For shearers, I couldn't. I'd have to go and look it up. But I would suspect that our rates are probably higher than Mongolian shearers would get here. And it's also based on the number of sheep you shear a day. Sure. And with the skills that we're gaining here or providing here, is we're going from, say, taking 20 minutes per sheep to 1 minute 30, 1 minute 40 per sheep. So you can get through, if you're a gun shearer, you can get through a lot. Apparently 100 or so a Yeah, day. that's right. Holiday means how long can Mongolian go there? That's a good question. Yeah. I believe it's 12 months, but I'd have to take that on notice. And Up to. yeah. That's quite nice. Can I bring my family? Well, they could come for a holiday. Why not? We welcome everyone now, especially now that we're getting rid of our COVID restrictions. За маш их баярлалаа эрхэм жачиддаа. За thank you very much for your presence and маш сайхан хэрэгтэй мэдээллийг өглөө. Тэгээ хоёр улсын харилцааны талаар бас багахан ч гэсэн мэдээллийг манай үзэгч нар авсан гэж найдаж байна. Тэгээ эрхэм зочдтой дахиад маш их баярлалаа. Та бүхний ажил амьдралд нь хамгийн өндөр амжилтыг хүсье.